Нийслэлийн хэмжээнд 168 км үерийн хамгаалтын далан байдаг. Өрн дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор үерийн хамгаалтын далан сувгийн цэвэрлэгийн ажил эхэлжээ. За цэвэрлэгийн явцад далан сувг нь лаг шавраас илүүтэйгээр иргэдийн ахуйн хог хаягдал үнс угаацаар дүүрсэн байна. За мөн зарим аж ахуйн нэгж байгууллага гадны хэсэгтээ тос их хэмжээгээр асгасан нь хүнд металлын бохирдол үүсгэж байна. За нийслэлээс 2025 онд үерийн уснаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн даланг барьж байгуулсан. Гэвч ойр орчмын айлууд тухайн энэ үерийн даланг дээр хогийн сав болгож ашиглах угаадс илүүд тусаа асгах гэх мэт асуудлууд их үүсээд байгаамаа. Энэ нь эргээд гинтийн үерийн ус үер болоход эргээд бөглөрөл үүсгэх мөн агаараар дамжаад хүүхдүүдийн ходоод гидсний өвчлөлийг нэмэгдүүлэх гол үндэс болж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаамаа. За өдөрт бид нар нэг 200-аас 300 м явхад л ер нь тийм хог гарч байна да. Тэгээд яг ард иргэд маань энэ лаг энэ ахуйн хогоо энэ үерийн далан сувгтай хаяхгүй хаяад ингэхээр ерөнхийдөө хөрсний бохирдол уур амьсгал агаар маш их бохирдуулж байна. Эдгээр залуучууд маань ингээд яг ингэж ороод цэвэрлэгээ хийгдээд ерөнхийдөө голцоо дандаа энэ айлуудын энэ өрхүүдийн маань ахуйн хог хаягдлыг л гаргаж ажиллаж байна да. Геодэц усны барилга байгууламж өдөрт 200-аас 300 м үерийн хамгаалтын далан цэвэрлэдэг. За уг цэвэрлэгээнд дунджаар 20-с 40 тонн ахуйн хог хаягдал гарч байна. Даланд хог хаягдлаа хаях нь бөглөрлийг үүсгэж, үерээс урьдчилан сэргийлэх бос үерийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Шугам цэвэрлэгийн ажлыг хийхэд бол маш их хэмжээний ахуйн хог хаягдал, машины тосмаас л дээрэс нь ахуйн бохир ус зэрэг энэ үерийн сувгуудад замдал уран усны систем далд ил шугам хоолойнуудад бол хаях нөхцөл бол маш их гарч байна. Энийг бол бид бас хэвлэл олон нийтийн хэрэгслээр бас анхааруулж холбогдох мэдээллийг бол хөргөж мөн иргэдтэй бас уриалга хөргүүлж борооны ус зайлшгүй шугам сүлжээг цэвэр цэмцгэр байлгах ахуйн хог хаягдлаа хаяхгүй байх тал дээр нь бол анхааруулга мэдээллүүдийг хөргөө явж байна. Цэвэрлэгийн явцад борооны ус зайлуулах шугам хоолойнууд нь лаг шавар болон их хэмжээний ахуйн хог хаягдлаараа бөглөрсөн байдалтай байна. Ийм дэргэд хогоо ил задгаа хаяхгүй зориултын хогийн савнд хийх нь өөрийгөө олон бусдыг байгалийн эрсдлээс хамгаалж байгаа хамгийн энгийн бөгөөд их оронч үйлдэл юм а.